Улаанбаатарын тэмүүлж би одоо 22 настай. 4 өнгөрөө 5 хэд моцикл унаад эхэлсэн байсан. 12 настай гэдгсэн 5 дугаар ангид байх чинь нэг моцикл унаа явж нэг ахыг хараад тэгээд ерөнхийдөө тэгээд моцикл унах гоё гэж бодоод тэгээд энэ спортод татсан та. Энэ спорт бол маш гайхалтай. Тэгээд ч миний өвөө дүүс аав дүүс. Хорт хүч авьяасыг хүнээс дээд зэрэг шаарддаг болохоор илүү өөрийгөө сорхийг хүссэн хүмүүс их сонирхдаг баг гэж боддог. Хүн болон төрүүлний журал биш. Хизээч онд явсан. Эрслээ сайдаг бол мотоспортоор хичээд байдаг та. Гэхдээ тэр эрслийг давханд л хаазаа нэмд. Аазаа болсон үедээ хамгийн аавдад болгосон. Тэр үед ганцаараа байсан болохоор хурдан харихын бодож байсан. Эрдэнэлэг хүнлж явдаг та. Би сон аазаа төрүүл бол надад байсан. Би бэрцсэн. Одоо бол ямар ч тамирчнаас айх зүйл байхгүй надад илүү ч хэлсэн, дутуу ч хэлсэн. Тэр өөрийнхөө байгаа чадлаар оролцно гэж боддог. Мөнхийн өсөлтөгч Тайланд ус гэж хэлнэ. Хурлааны зам дээр би урд явна л гүцгэлээ. Хэрвээ урд явж би өшөө илүү яв. Хүссэн үедээ хаазж, хүссэн үедээ хасч чаддаг байхад моцикл бол тэгээд өөрийн хүслээр явдаг. Хүн урд туснаа туршлагатай болно. Миний уралдаан ангиллыг 85 cc-гээр нөө арай бага ангил. Азийн орн маань утас болж байгаа нь Монголын тамирчдын хувьд давуу тал. Орон орны 10 хэдэн тамирчин тэр манай Монголын зассан тэр зам дээр Нэгэн зэрэг гараанаас гарсан гэдэг бол миний бахархал. Моциклтойгоо нэг цул болох хэрэгтэй. эр зориг өөрт мэдэрж байгаа одоо кайф. Тэр моциклын хүчин чадлыг мэдрээл дөрөс байгаа бүх хүчээ шахах яг тэр хүчил хамгийн гоё. Хүмүүсийн спортыг хэцүү гэж боддог. Харин миний хувьд Эр зориг, хурд хүч. Энэ бол ганцхан боломж. энэ бол гайхамшиг.